За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бол сонсох чадвар гэдэг хичээлийг ярих гэж байна. За сонсох чадварыг ярихын тулд би өөртөө тохиолдсон энэ суралцах чадвараа нэмэгдүүлсэн ийм подкастээр ярил илүү ойлгомжтой авахаа гэж ингэж бодож байна. За ингээд би 1987 онд 1-р ангийг одоогийн Эрдэмийн талаа зохицол сургуульд эсж орсон. За 1-ээс 4-р анги хүртэл Эрдэмийн талаа сургуульд суралцсан. За тэгтээ бол 4-р ангид тухайн үед гүнзгийрүүлсэн сургалтыг анх Монгол Хөвсгөл аймагт туршиж байсан учраас математикийн хичээл, монгол хэлний хичээл дээр анги бүрээс дандаа онц сурдаг хүүхдүүдийг шигшиж аваад тухайн хичээлийг бол төвшинчилсэн байдлаар хичээл сургалтын үйл ажиллагааг уртдаг байсан. За тэгээд та онцгийн группт бол би мэдээж математикийн хичээл дээр ялгсан хүүхдүүдтэй, монгол хэлний хичээл дээр дахиад ялгсан хүүхдүүдтэй гэж үндсэн ангитайгаа энэ хоёр хичээлийг бол ордоггүй. Бусад хичээлүүд дээр бол ангийнхантайгаа хичээл ордог гэсэн. За тэгээд монгол хэлний хичээлийг бол дамжинд орж идэг багш. За математикийн хичээлийг Бацаахан гэдэг багш. Тухайн үеийн Эрдэмийн талаагийн хамгийн шилдэг багш нар л ордог байсан л да. Тэгээд нэмэлт илүү цагуудтай маш олон цагаар математик монгол хэлний хичээл ордог байсан. Ийм ингэ суралцж байсан. За тэгээ манайх намайг 5-р ангид байхдаа 1 жилийн дараа ерөнхийдөө түн сум руу шилжсэн байгаа. За тэгээд ингээд түн сумд шилжихэд мэдээж сумын хамгийн онц сурдаг хүүхэд болж хувирсан. За тэгээд энэ нь бол надад бас хэд хэдэн сөрөг талуудыг бий болгосон л доо. Яг гэхээр ер нь бие тоосон, хит их өөртөө итгэсэн, хит өөрийнхөө зоргоороо загнасан, юу ч хийсэн онц юм байна, юу ч хийхгүй байсан ч онц юм байна гэсэн нэг тийм буруу сэтгэлгээ суух, бие тоох, ихцэн суух юм сонин хандлагатай хүн болгож хувирсан. За багш нарын хит их хайр халамжлалын буруу ашигласнаар ийм үр дүнд хүрч байгаа юм л да. Ерөнхийдөө. За ингээд 7-р ангид ороход бол манай физикийн ган уяг гэдэг багш хоёул физикийн олимпиаданд орж үзье гэсэн. За тэгэхэд бол ерөнхийдөө би өөрийгөө гайгүй л гэж бодоод байсан л да. За тэгээд ингээ гайгүй гэж бодоод физикийн олимпиаданд орсон чи юу гэж гайхах вэ? 2-3 хоног үлдсэн санагдаж байна. За ингээ 0 оноо авч байна. За тэгээд би 4-р анги төгснөөс хойш 3 жилийн дараа ангийнхантайгаа уулзж байгаа. Мөрөнд байсан ангийнхантайгаа. За манай анги бол мэдээж энэ тентхийн гүнзгийрүүд хараад халгуулсан. Манай анги бол туршилтын анги байсан. Тэгээд туршилтын анги дээр суурлаад байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургууль гэдэг тусдаа сургууль нэгдсэн. Тэнд манай ангийнхан дийлэнх нь орчихсон. Ер нь манай тэр онцгийн группт байдаг хүүхдүүд тэр чигээр орцсон байсан. За мэдээж физикийн олимпиадын дээр тооны хүмүүс учраас нүр тулсан. За над шиг 0 оноо авч байгаа юм бол тэнд байгаагүй. За тэгээ би өөрөөсөө маш их хитсэн, хэн болцсон байгаагаа хараад өөрийнхөө бодит үнэтэй нүр тулаад маш их баламгдсан. Ер нь яг энэ чигээрээ байх юм бол би ер нь хүнд байдалтай хүн болох юм байна. Сургуулиасаа илчгүүд ингээл нэг малс чимэл хүн болох юм байна гэж ийм сэтгүүл хамгийн түрүүнд орж ирсэн. Тийм бод мэдрэмж. За тэгээд би ерөнхийдөө бол ажиллах шаардлагатай гэдгээ шууд дүгнэлт хийсэн. За очингуудаа сумын номын сангаас физикийн олимпиаданд бэлтгэгч тусламж гэсэн шар хавцтай ном байдаг гэсэн. За тэр номон дээрх өөрийгөө ойлгож болох бүх бодлогуудыг ялгаад бичээд, тухуулж бичээд, зарим хэсгийг ойлгоод энэ дээр ингэж тайлбарлах хэрэгтэй байна гэдэг онлайн хэсгүүдийг тайлбаруудыг ойлгоод, тооцоод бодлогуудыг ер нь бие дааж судлаад, ноцолдоод. За ингээ багштайгаа удаан хугацааны туршид ингээ бэлтгэлтэй ажиллаж эхэлсэн. За яг энэ үед бол 7-р ангид байхад манад нэг ихчтэй танилцсан. Миний амьдралд нэг тийм эргэлт болсон. Их чухал эргэлт өөрчлөлт хийхэд хувь нэмэр оруулсан, үнэтэй хувь нэмэр оруулсан юм 2 сайхан ихч байгаа. Өөрөө ихч нар, төрс ихч мэдээж биш. За тэгээд тулгаа гэдэг юм ихчтэй танилцсан. За тэр үед бол гадаад хэлний дээд сургуулийн 3-р курсын оюутан байсан. Тэр ихч. Тэгээд 3-р курсын оюутан ихч бол Монгол Улсын их сургууль руу шилжиж суралцах болсон. Гэтэл өөр хин нэгэнд одоо ингээ хичээлээ ярьж тогтоохгүй бол би ерөөсөө юм мартаад байна гэд
Тэгсэн учраас би тэр хүн нь бол яг ингээд жил орчим одоо тэр хичээл заалгасан маа. За тэр тухайн тэр ихч бол надаа их сургуулийн 1-р курсын оюутан үздэг. Пүүлт ингээд ийм 3 зузаан. Ийм том ном дээрс бодлого орслны дүрм дасгал ажлуудыг хийсэн. За би бол нэлээ өвгөн нөөц муутай байсан. За өвгөн нөөцийг бол сайжруулсан. Дүрмийн мэдлэг бол маш өндөр түвшинд гаргасан. За ингээд амарч байсан жил орчим хичээллээ тэр ихчтэй ингээд орсол бол ер нь нэлээд дажгүй болж байгаа. За 8 дугаар ангид орж ирэхэд бол орслын хичээллийг зүгээр л нэг тухайн үед нэг аргалал багшиг яг заасангууд нь точиг шууд самбарт үтсэн дасгалын дөөрөж хийгээл дагж дөөрөж хийгээл тэгэл цавчдаг тийм хүүхэд байсан байхгүй би. За тэгэхээр урьдчилаад биедээ судалсан учраас яг одоо шинжилгээний үндэслэг тэр дасгал даалгавруудыг ажиллаад логикод зөв дараалттай ажиллаад эхлэхээр багш нарын нүдэнд өртөж эхэлж байгаа энэ шал өөр болчихжээ гэдэг байдлаар. Тэгээ ер нь өөртөө итгэл бол нэмэгдэж эхэлсэн энэ үеэс эхлээд. За ингээд 7 дугаар ингээд төгсөөд байж атал зуны амралтаар ингээд жимсэнд явж байгаа. За жимсэнд явсан чинь Отхуу гэдэг юм ихчтэй танилцсан. За тэр ихч бол тухайн үеийн шинжилгээний технологийн их сургуулийн холбоо мэдээллийн технологийн ангийн 3 дугаар курсын оюутан байсан. За тэр Отхуу ихч бол миний амьдралд бас их чухал өөрчлөлт эргэлтийг хийхэд маш их үнэтэй хувь нэмэр оруулсан. За Отхуу ихч бол би өөрийнхөө тухай танилцуулсан л да би бол одоо ингээд ийм болж байгаа хүн байгаамаа. За би бол өөрийгөө одоо ингээд хинч биш болцсон байгаа гэдгийг бол мэдж байгаа. Математик дээр бол яг багшийн самбарт бичсэнийг точиг дуурайгаад хийвэл чаднаа. За ухамсартайгаар хий гэвэл чадахгүй. За шууд номноос аваад бодлого утна гэвэл бас чадахгүй байна. Надад бол бэрхшээл байна. Хаана юу ойлгохгүй байгаагаа ч мэдэхгүй болж мэдгээ байдлаа хоцрогдчиход байна би гэдэг ийм байдлаар тайлбарлсан. За тэгээд тэр ихч бол тухайд бал цаастаа жимсэнд явж байгаа гэж бал цаастаа л явсан юм лээ. За надаас 7 дугаар анги төгссөн хүн 7 биш тэр чинь 8 дугаар анги юм байна. 8 дугаар анги төгссөн хүнд заавал бодох ёстой юм төлөвлөгөөр бодлогуудаар надаас шалгалт авсан. За тэгээд тэр авсан шалгалтын үр дүн бол мэдээж хангалтгүй гарсан. За тийм байна. Чи үнэхээр асуудалд орсон байна. Чи хичээл дээр бол үнэхээр асуудалд орсон байна. За тийм учраас би чамд туслая. Би чиний амьдралд туслая. За тэгээд жимсэнд явсны дараа бол тэр ихч надаа. За би ерөнхий орчны сургуульд бодчихсон дэвтэрнүүдээ чамд өгье. Чамтай бол ажиллах надад цаг байхгүй. За чи наад дэвтэрнээсээ л өөртөө хэрэгтэй юм аа. Сурч аваарай. За тэгээд ингээд амжилт хүсье гэд ингээд дэвтрээ оруулж ирья гэд ингээд амбар руу автаар дэвтрээ оруулсан чинь 3 шуудаа дэвтэр гарч ирсэн. Та энэ 3 шуудаа дэвтрийг хизээ ямар хугацаанд бодод дуусгасан бэ гэсэн чинь би ингээд 6 жил миний ажилласан хөдөлмөр хамаа. Гэт би бол тухайн үед дээд сургуулийн 1-р курсын орслын ном дээр ажиллахад 2-3 дэвтэр л болсон байсан баг. Тэгээ мэдээж 96 онцтой дэвтэр. Би өөрийгөө амар их ажилласан гэж бодчихсон чинь. Тэр хүн яаж удаас хинч биш. Тэгээд үнэхээр ямар их хөдөлмөрлөж байсан бэ? Ямар их хөдөлмөрийн үр дүнд амжилт ирсэн бэ гэдгийг ойлгосон л доо. Тэгээ би бол хөдөлмөрлөх болцсон юм байна. Хөдөлмөрлөхгүй л бол жирийн хүнээс хит дахин давж хөдөлмөрлөхгүй бол ерөөсөө ч гайхамшиг бүтээхгүй байна гэдгийг ойлгосон. За ингээд дэвтэр дээр ялгалт хийсэн надад бол тал шуудаа хүрэхгүй юм дэвтэр л оногцсон л та миний ойлгож чадах дэвтэр бол тухайн үед тэр Отхуугч бол математикийн улсын олимпиадын медальтай ийм ихч байсан юм лээ. Сүүлд нь л мэдсэн л дээ өөрийгөө тэр ихч бол би улсын олимпиадын медальтай гэж надад хэлээгүй. Тэгээ би өөр хүмүүсээс мэдж авсан. Тэгээд тэр ихчтэй нэг зүйл дээр бас тохиролцсон. За тэр ихч бол надад юу гэж хэлсэн бэ гэхээр 1-р дэвтэр мухай олгочлохгүй. За 2-дугаарт бол энэ дэвтрнүүдийг ерөнхий боловсролын сургуульд хичээл зааж байгаа ямар ч математикийн багшд үзүүлж болохгүй. Яг бол Монголд байгаа бүх хэвлэгдсэн номны бодлогууд наад чинь байгаа. Бодлого бүр 2-3 аргаар бодсон байдаг. Тэр их чинь нэг гайхамшигтай чанар нь
бодлого болгоныг 2-3 аргаар батсан байдаг гэсэн байхгүй. За тэгээд тийм учраас тийм олон дэвтэр болсон юм лээ. За тэгээд мэдээж орсол төр байгаа бодлогуудыг монгол руу багш нь орчуулж өгдөг байсан байна. Өөрөө ч бас орсолтой маш сайн. За би тэр суур орсолтой учраас өгүүлбэр дээр бол тэр орс өгүүлбэрийг ойлгоход бол тийм асуудал байгаагүй надад бол. Өгөслө ордол болох байсан. Ерөнхийдөө орс орчигдсан өгүүлбэрийг бол бодлого өгүүлбэрийг шууд ойлгох хэмжээнд хүрсэн байсан. За ингээд би бол 9 дугаар ангида бас дахиад шийдэх болж байгаа. За яагаад гэхээр Түмэл ерөнхий боловсролын сургууль 9 жилийн статустай болоод ерөнхийдөө сургууль нь бол 10 жилийн татан богдсон учраас би бол дахиад шилжих сур сонголттой болсон. За одоо ингээд том хүргээ ахынтай буюу Хөвсгөл аймгийн шинэ төр суманд шилжин суралцахаар болсон. За анх Түмэл суманд шилжиж очихдаа бол нэлээд бие тоосон. Ер нь нэлээд их цантаа, ер нь дээгүүр харцтай ийм охин шилжиж надаас өөр хинч байхгүй гэсэн маягтай ийм буруу хандлагатай хүн шилжиж очсон байсан бол за Түмэл шинэ төр ерөнхий боловсролын сургуульд бол ер нь өөрийгөө хаашаа явахаа ойлгосон, ухамсарлсан, яаж хөдөлмөрлж иж амжилт гаргахаа ерөнхийдөө баг зэрэг өөртөө төлөвлөлт гаргасан. За арай өөр төвшний хүн очиж байгаа юм. Ер нь нэлээд даруй төлөв өгдөө цогтой ийм хүн очиж байгаамаа. За мэдээж суманд бол бас шинэ төр суманд бол надтай өрсөлдөхөөр 2-3 хүн байсан. За тэгээд математик дээр бол мэдээж би ажиллах шаардлагатай байсан. Би сумын одоо өөр суманд шилжиж очих сумын хүүхдүүдтэй ч заримдаа бол ард нь орох тохиолдол байсан. Номер 1 байж чадаагүй. За тийм учраас би ерөнхийдөө бол шууд тэр дэвтэр дээр хэмээг бол багш нар барьж өгч болохгүй учраас яавал болох вэ гэдгээ бодож удаа шууд бодлогынхаа өгүүлбэрийг чийжилж эхэлсэн. Бичиж чийжлэхээр би илүү сайн сурдсан байх гэдгийг ойлгосон. За ингээ бичиж эхэлсэн. За яг бүтэн жил бичсэн баа тэр дэвтэр дээр бодлогуудыг. За ерөнхийдөө болохоор шөнийн 3 цаг хүртэл тасралтгүй суудаг байсан. Хичээлээ тараал суун. Айлын ажлыг мэдээж хийн, айлын ажлыг гяс хичээл шөнийн 3 цаг хүртэл суудаг. Тэгээд шөнийн 3 цагт л унтаал тэгэл өглөө мэдээж 6 өнгөрөө 7 гэл ерөнхийдөө босдог байсан да. Тэгээд сургуульд хичээл 8:30-аас эхэлдэг учраас тэгэл 7 хүртэл унтаал. Ерөнхийдөө бол нэг өдөрт 4 цаг л унтдаг байсан юм. Тэгдэл байсан юм байна. За ингээд бодлогоо бол үгс үгүй чэйжлээд авахтаа чухал байгаагүй. Чэйжлийн үр дүнг бас чеклэх нь чухал байсан. За тийм учраас ерөнхийдөө бодлогоо ингээд бодож аваад хуулж бичээд ингээд нэг хэсэг газрыг бол мэдээж ойлгоно. Тэгэл цаашаа явахаар ойлгохгүй ингээд гацдаг хэд хэдэн зангилаа цэгүүд байгаа л да. За тэгэхээр өгүүлбэртэй бодлогонд л ер нь нэлээд таараа байсан. За тэгэхээр тэр хэд хэдэн зангилаа цэгүүд дээр нь очиод гацдаг учраас тухайн үед сургуулийн менежер хийжсэн тавууд орж гэдэг их арга зүй сайтай их энгийн гоёгоор тайлбарладаг ийм математикийн багш мэрэгчлээ хөгшин багш байсан. За тэр багшийг л ер нь сонгох зөв юм байна гэд тэр багш төрчихсөн. За тэгээд яг гацдаг газар хүртэл бичлэлтэй хийгээд яаж энэс цааш нь яаж бодох вэ багшаа тайлбарлаж өгөөч гэд дэвтрээ өччихдөг ус өөрийнхөө дэвтрийг. За тэгээд багш бол тэрнийг зангилааг нь гаргаж өгнө. За энэ дээр ийм учраас ингэж байгаамаа, тийм учраас тэгж байгаамаа гэхээр арийнхын бодолтыг би өөрөө чийжилсэн учраас ийм учраас энэ хариу гарсан юм байна гэдгийг ойлгож байгаа. За тэгээд дахиад дараагийн зангилаан дээр тэгвэл яах вэ гэдэг байдлаар хариултыг бодгоо. Тэн дээр бол дахиад зангилааны зэхийг бол гаргаж өгдөг байсан. За ингээд миний хувьд бол сонсох чадварыг нэмэгдүүлэхэд маш их үр дүнтэй ийм зүйл болсон. За мэдээж урдчлаад бэлтгэжсэн бодлогоо бэлтжихэд очдог байсан учраас багшийн ярьж байгаа зүйлийг маш сайн сонсож ойлгож сурсан. Сурахад бол үр дүнгээ өгсөн гэж боддог. За тэгээд энэ дээр бол юу гэж хэлэх гээд би ер нь хүүхдүүд юу зөвлөдөг вэ гэхээр багшийн хичээлийг бол ганцхан багш бэлдээд орчхоор
бол асуудалтай. Яагаад вэ гэхээр хүүхэд бэлтгэж ороогүй учраас багш хичээл дээр бол зөвхөн тухайн агуулгын талаар төсөөлөл аваад гарч байгаа учраас гэрээний даалгавар ихэд хүндрэл үүсдэг байхгүй. Урьдчилан судалж очсны давуу тал нь болохоор сонсож хавцтай нөгөө яг миний хэлдэг шиг яг гацдаг ойлгохгүй урьдчилаад тухайн агуулгыг судалжаад очихоор ойлгохгүй байсан зүйлээ хичээлийн цаг дээр асуучих боломж нэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ бол тухайн агуулгыг 2 дахь удаага сонсож байгаа гэсэн үг шүү дээ. Хичээл дээр эхлээд өөрөө урьдчилан сонссон, дараа нь бол багш хичээл ярьж байгаа сонсож байгаа. За ингээ 2 удаа сонсоод гэрийн даалгавар 3 дахь удаага хийхэд бол хамаагүй их гацах, төөрөгдөх, одоо бэрхшээл тохиолдохгүй байх, гэрийн даалгавар хийхэд хүндрэл учрахгүй байх ийм нөхцөл бүрддэг. Ерөнхийдөө бол хичээлийн бэлтгэл яг дан ганц багш биш, хүүхэд бас өөрөө хичээлдээ өөрийгөө бэлтгэж орох ёстой. За мэдээж энэ аргачлалаа бол их сургуулийн хичээлүүд дээр ч гэсэн бас давхар ашигласан. За ингэхээр бол их сургуулийн хичээлээ лекцээ би дандаа төрүүлж уншичаад ордог байсан. Багшаа дараагийн хичээл дээр юу үзэхлээ гэж гарахтаа дандаа багшаас асууж гардаг байсан учраас дараагийн хичээлд ороход нь яг тэр багшийн заана гэсэн агуулгыг заавал урьдчилж уншиж ордог байсан. За тэгээд энэ дээр бол бас миний сонсох чадварт маш их түлхэц үзүүлсэн, маш их хувь нэмэр болсон ийм үйл ажиллагаа байсан учраас би бол өөртөө бол сонсох чадвараа хөгжүүлэхийн тулд урьдчил судлах энэ аргачлалыг бол туршаад үр дүн гарсан. За тэгээд одоо ч гэсэн сүүлд ингээд боловсролын салбарт ажиллаад яг энэ чиглэлээр бас холбогдох ном материалуудыг судлаад үзэхээр яг л энэ зүйлийг ярьд юм билээ. Тухайн үед бол надад миний амьдралд өөрчлөлт гаргасан тэр хоёр ихч бол яг урьдчилан судалж иж юмыг илүү сайн сурдгаа гэдэг дээр бол маш их түлхэц болсон, маш их миний амьдралыг өөрчлөх туссан ийм ачтай буянтай улсууд байгаа. Сүүлд бол Одгогч Unitel компани захирал хэлцээ байсан. За одоо бол холбоо байхгүй байгаа. Тулгайгч маань болохоор Монгол Улсын их сургуультай багшаар болсон байсан. Тэгэж айхтар мундаг улсууд юм чинь тэр дөрвийн ажил хийх л ахaltaа. За тэгээд миний амьдралд бол маш их үр дүнгээ өгсөн ийм сайхан үйл явдал болсон. Тийм учраас суралцах чадвараа, сонсох чадвараа хөгжүүлье гэх юм бол тухайн агуулгыг заавал судалт оржоод хичээлдээ оролцож ороо, судалж чад хичээлдээ орж ороо. Та бүхэнд амжилт хүсье. Баяр таа.